Ямар гэрээ би өнөөдөр нэг хүний асуусан асуултанд хариулах санаатай видео хийж байна. Тэгээд монголчууд нэг тийм одоо чухалчилж одоо асуулт асуудаггүй учраас би монгол хэлээр нэг видео хийхгүй байгаа юм. Яриагаа цааш нь үргэлжлүүлэхийн өмнө би нэг хүний сэтгэл болон бас нэг хүний одоо жишээ нь дээр надад хэлж байсан одоо хэлж байсан ч гэдэг одоо явуулсан тий зурвас мессежийн талаар ярмаар байна. Саяхан бол би нөгөө нэг эр галасаа дэвэл яах вэ одоо жишээ нь эрэгтэй хүн одоо жишээ нь эрэгтэй хүн гэдгийг одоо мэдрээ дэвэл яах вэ гэж тий одоо сэрэл хөдлөө дэвэл одоо умааны бадны хонгээ хилччихвэ гэж тийм бурхны одоо лам нарын зөвлөдөг тийм зөвлөмжийн талаар ярьсан. Тэгээд тэр нь болохоор жоохон тийм хараалын шинжтэй эрэгтэй хүний галыг унтрааж одоо ерөнхийдөө гал голомтыг унтраах зорилттой тийм тарина гэж би одоо тайлбарласан байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо яг тэ бурхны шашныг дагдаг хүмүүс одоо энэ зүрхэн тариныг хийснээрээ сэтгэлийн ямар нэгэн тав тухыг одоо олдог юм шиг байгаа юм. Гэтэл чин тэрхүү тав тухтай байдлыг нь одоо би одоо өснөөлаад тий одоо чи одоо хүний итгэл бишрэл дээр одоо чи гэж уус хацгсан мэт тиймэрхүү байж болохгүй шүү дээ гэсэн тиймэрхүү надад одоо нэг хүн тийм зурус илгээж байсан юм байна. Би тухайн үед тоогоогүй. Гэтэл чин бас тэгэж одоо жишээ нь юу гэдгийг энэ зүрхэн тариныг битгий хэлээ. Тэрний оронд хавгүй дээр үг байна гэж би одоо зөвлөх ёстой байсан юм шиг байна. Тэгэхээр би одоо нэг өөрийн л нэг ярьдаг эрлэг хаан, humай хатан тэргээ тэрнтэй холбоотой одоо ямар тарин хэлдэм бэ гэж. Нэг хүн бас нэг тийм хөвгчлөлтэй комент тавьчихсан. Хот зэтгэр чи өөрөө гомоо, чи өөрөө умаа гэж. Тэгэхээр чин хэрвээ таны одоо чинь сэтгэл санаа тогтворгүй ямар нэгэн айдас хүйдэс өөртөө итгэлтэй биш одоо нэг ямар нэгэн шалгалт шүүлгийн өмнө их тийм сандраад гар хөлчин чичрээд яахаа мэдэхгүй байх юм бол одоо жишээ нь оюун санаагаа төлөвлөхийн тулд одоо тэр умааны бадны хүн гэж хэлэх үү гэж тий тэрний оронд өөр юу хийх боломжтой юм бэ гэж та тэр одоо жишээ нь умай хатан гэж тэр эрлэг номон хааны их нэрийг одоо жишээ нь дуудаж болно. Тэр бурхны цог төгөлдөр охин тэнгэр гэдэг шүү дээ. Тэр бурхны одоо нэрийг дуудснаар таны сэтгэл санаа одоо тайвширч та сэтгэлийн тав тухыг хэсэгхэн зур одоо мэдрэх боломжтой юм а гэж би одоо хувийнхаа зүгээс одоо та бүхэнд зөвлөх байна. Энэ нь болохоор умаахан гэж хэлэх хэрэгтэй юм аа. Одоо умаахан мэдээж ийм чанга хэлэхгүй дотроо хэлж болно. Тэгээд та одоо жишээ нь энийг одоо хэрвээ таны нойр хөрөхгүй те хулжаад байх үед хүртэл одоо хэлж одоо хэр үр дүнтэй байна вэ гэдгийг одоо шалгаж үзээрэй. За тэгээд YouTube-ийн одоо нэг асуултанд оръё. YouTube-ийн хэрэглэгч инх жаргал асуулт асуусан байна. Төв гандан болон бусад хийдийн дэлгүүрт зориуд очиж үзлээ. Тэнд хятадын зоосон мөнгө байна. Түүгээр юу хийдгийг бүү мэд гэж байна. Гэхдээ түүн дээр хуучин монголоор бүү цад ч юм уу бүү чад ч юм уу гэж уншихаар нэг тийм зоос зараад байна. Энэ ямар учиртай шашны зоос вэ гэж. За тий одоо хятадын фэншүү гэж байдаг. Одоо нэг тийм замбраагүй. Одоо нэг улаан дээвэртэй байвал сайн гэж зарлчихсан. Гэтэл чин хятадууд уламжлалаараа болохоор улаан дээвэртэй сууцгаадгүй харин хар дээвэртэй тийм шавар байшин сууцгадаг шүү дээ. Яагаад одоо гинтл улаан дээвэртэй л хамгийн сайн байх юм бүү мэд.
Тэрнтэй адилхан одоо янз бүрийн тийм одоо сүүлийн үед гарч ирсэн тийм одоо шашны одоо ч гэх юм уу итгэл бишрэлтэй холбоотой юмыг хамаагүй холиол одоо нийлүүлчихсэн финшүү гэдээ байгаа шүү дээ тийм. Тэгээд финшүүг одоо жишээ нь дагаад нэг юм хэлхээтэй зоос одоо жишээ нь хаасаа гүйлгдэг тийм юм дэлгэрээд байгаа. Тэгээд энийг одоо монгол хүн одоо яаж ойлгох вэ? Энийг одоо ямар учиртай юм бэ гэхээр одоо мэдээж хүн тав дух тий аз ер нь аз шүү дээ. Азтай байхыг тулд одоо шинэ иймэрхүү янз бүрийн сахиус өлгөж байгаа. Тэгэхээр чин ийм одоо жишээ нь хиймэл зоос одоо хуурамч мөнгө танд одоо жишээ нь аз жаргал авчирч чадах уу гэж. Энэ зүйл одоо аз жаргалын бэлэг тэмдэг байж чадах уу гэвэл жоохон эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл бид нэр одоо жишээ нь өөрийн шүтэж бишрэлдэг зүйлдээ одоо мөнгийг оруулмааргүй байдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл бид нар мөнгөнд мөргмөөргүй байдаг. Гэхдээ одоо бид нар морь хон ямаа тэмээ гэж ярих юм бол тэр л бас л одоо хүний хөрөнгө эд хөрөнгө тий одоо буян хишиг шүү дээ. Тэгэхээр яг хуу нэг ийм хэлбэртэй зоос одоо тийм төмрийн хилтерхийд одоо сүсгэлнэ гэдэг бол жоохон монгол хүнд ойлгоход жоохон хэцүү. Энэ ягаад хятад хүний хувьд азтай авчирд юм бэ гэхээр одоо юу юм л да. Хятад одоо ирээдүг яаж мэддэг вэ гэж, яаж мэргэлдэг вэ гэж. Хятад болохоор нэг тийм 3 зоосны мэрэг гэдгийг ашигладаг. Хэрвээ ихэнх сүлд буусан байх юм бол 1 зураас хэрвээ тоогоор буусан болох юм бол тасархай зураас гэх маягаар. Тэгээд одоо тэр ичин хорлоогоо ашиглаа тэгээд одоо ирээдүг харж үддэг байгаамаа. Тийм учраас энэ хүү одоо жишээ нь зоос нь тэдний хувьд одоо жишээ нь тэдний сохор азийн бэлэг тэмдэг юм. Өөрөөр хэлбэл азаа ирээдүйд ямар азтай байна вэ гэж. Тэгээ монголчууд ярьдаг шүү дээ сохор зоос гэж. Сохор зоосны үнгүүч гэдэг юм уу тий. Зоос бас сохор юм гэж. Монгол хүний хувьд болохоор одоо жишээ нь мэдээж та нар нууц товчоог уншсан бол Чингис хаан, Жамуух хоёр одоо бие биендээ одоо шагаа солилцоод байгаа. Тэгээд монголчууд болохоор ийм шагааг одоо Азийн бэлэг тэмдэг гэж үздэг. Мэдээж энэ хятад зоостой адилхан бас шагааг ашиглан ирээдүг харж одоо сохор азаа үздэг байдаг. Тэгээд монголчууд одоо жишээ нь идэж уулсан хонья манайхаа шагааг ингэж нөгөө хадгалдаг шүү дээ тий. Би нэлээд их сонирхолцсон байдаг. Тэгээд энэ надад одоо аз авчрах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо энэ шагаануудын оронд одоо жишээ нь хятад хүн зоос хадгалж идэг гэсэн үг л дээ. За тэгээ энэ зоосны дээр байдаг одоо жишээ нь бүү цадч гэдэг юм уу, бүү чадч гэдэг юм уу тэр ямар учиртай үг юм бэ гэхээр нэгдүгээр монгол бичгээр уншиж сурах хэрэгтэй байна. Энэ дэр болохоор ямар ч бүү гэсэн үг байхгүй. Энд харин боо юм уу буу гэж байгаа. Хэрвээ бүү гэж үчих юм бол нэг тийм урт шүд хийх ёстой шүү дээ. Тэгэхээр энэ бол яах аргагүй буу юм уу эсвэл боо. Энэ зоос болохоор одоо Манжчин улсын үед одоо жишээ нь хэрэглэгдэж байсан зоос гэж хийж болно. Юан гүрний үед бас нэг иймэрхүү дундаа ийм дөрүүлж нөхтэй зоос бас хэрэглэдэг байгаа. Гэхдээ зөвхөн одоо нэг ганцхан юм битсэн байдаг. Одоо нэг дээр нь тэр нь болохоор мо гэж. Мо гэдэг бол одоо хятадын мөнгөнд тэмдэгтийн хамгийн бага нэгж нэг мо гэдэг шиг тийм. Энэ Манжчин улсын үед болохоор буу юан, буу одоо нэг чиван гэдэг юм янз бүрийн тиймэрхүү юм орж ирсэн байдаг. Тэгээ хэрвээ буу чиван, буу юан гэж байх юм бол энэ зоосыг болохоор Бээжин хотод цутгасан. Буу жиен гэж байх юм бол Тянжин хотод цутгасан. Буу ди гэж байх юм бол одоо Шинжааны нийслэл Өрөмж хотод цутгасан гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл энэ буу гэсэн үг нь болохоор
цутгсан гэсэн үг юм. Тэгээд монголчууд мэдчихэж магадгүй энэ буу хэмээх манж үг нь болохоор бидний энэ төр яриад байдаг Чингис хааны тамга буюу хас буу тамга гэдэг дээр байдаг. Өөрөөр хэлбэл хас цутгсан тамга гэсэн үг байж болох талтай. Тэгэхээр буу юан буу жион гэж яхан бол одоо Бээжинд л одоо цутгсан зоос гэсэн утгатай үг шүү дээ. Тэгээд монголчууд ярьдаг одоо жишээ нь хилтэй бол хөлтэй гэж. Тэгээд чи чих хөлжжээ, чи чих мөнгөтэй болчихжээ гэж. Тий. Тэгээд монголчууд мэдээж одоо энэ Орос, Хятад гэдэг хөршүүдээсээ гадна тий англи хэлч гэдэг юм уу ямар нэгэн тийм хилтэй байвал одоо жишээ нь янз бүрийн юмны учир начрыг ус олчих боломжтой. Тэгээд бас юмыг яаж мэдэх бас хөлтэй тий мөнгөтэй амьдрах юм болов. Тэгээд бид нэр мэдээж тус тусдаа бас хичих хэрэгтэй байна. Тэгээд энэ хариулт одоо жишээ нь таны хүсэж байгаа хариулт болж чадсан болов уу гэж найдаж байна. Тэгээд анхаарал тавьсан баярлалаа.